агаарын бохирдол гэж ивэ. Манай сургууль нүүрс тусгай болж байгаа юм байна шүү дээ. Тийм үү? Тэгээ юугаар халах гэж байгаа юм бол харахгүй газрын гүний дулааныг ашиглаж одоо төвлөрсөн дулаан хангамжинд холбогдох. За уурын зуух маань мэдээж түүхийн нүүрсээр гаргалж байгаа. Part of that works is now focused on introducing new technologies. Тулг хүү хичээлдээ зэхэж байна. Өглөө бүр аав нь хүүд даасан гэрээ дулаацуулахаар нүрсээ түлнэ. Шахмал байна уу? Түүхий байна уу? Нүрсэл бол нүрс. Түүс шийдэл биш ээ. Аав ээжийн гэрэл гээгээ болсон энэ хүү ирээдүйн эх орны гэрэл болохын төлөө сурч шамдж байна. Нэг хурдан цаахан удагс хичээлд явахгүй л одоо хожигдлоо шүү мөн. Манай сургууль нүүрс тусгай болж байгаа юм байна шүү дээ. Тийм үү мөн. Тэгээ юугаар халах гэж байгаа юм л танаа сургууль мэддэг. Яаж халах гэж байгааг мэдээгүй юу? Мэдээгүй тэрөө яриа. Миний хүү даалгавар хийсэн үү? Хөөе. За. За. Баярт. Тулг бол нийслэлийн сонгон найрхан дүүргийн 122 дугаар сургуулийн 7 дугаар ангийн сурагч. Тулгын сургууль нийслэлийн алслагдсан сургуулиудын нэг. Улаанбаатар хотод алслагдсан 60 гаруй сургууль бий. Тэр дундаа дэд бүтэцгүй уурын зуухаар халдаг 18 цэцэрлэг сургууль бий. Тулгын сургууль сэрүүний улиралд сарда 13-аас 17 сая төгрөгийг нүүрс, түлш хэрэглэхэд болон уурын зуухыг ажилуулах галчтын цалин хөлс, уурын зуухны урсгал зардал зэрэгт төлдөг. Эрүүл ахуй, ариун цэвэр, орчны бохирдлын тухайд ч зуухаар халаах нь хүнд нөхцөлтэй. Гэвч энэ өглөө тулгыг сайхан мэдээ өгтлээ. 122 дугаар сургууль шинэ халаалтын системийг бүрэн суулгаж, өнөөдөр анхны дулаанаа шинэ системээрээ хүлээн авч эхэлжээ. Зун 22 дугаар сургууль газрын гүний дулааны системийг бүрэн суйрлуулсан бөгөөд сургууль утаа тортоггүй болж ажиллах хүчний зардал, түлшний зардлаа хэмнэх боломжтой болжээ. Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас зарласан тендер улсын хэмжээнд анх удаа хийгдэж байгаа жишг төсөл бөгөөд Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллагын захиалгаар шинжлэх ухааны технологийн их сургуулийн гүйцэтгэсэн техник эдийн засгийн үнэлгээнд үндэслэн хийгдэж байгаа ажил билээ. Агаарын бохирдлын их сурвалж тухайн улсынхаа эдийн засгийн хөгжлөөс хамаарат янз янзын их сурвалжтай байдаг тээврийн салбар, ижил төрийн салбар. Гэхдээ Монгол улсын хувьд энэ агаарын бохирдлын 80% маань зөвхөн дулаан хангамжийн салбараас гарч байгаа гэдэг маань энэ асуудлыг шийдэхэд манай Монгол улсын бас нэг давуу тал гэж бид харж болно. За байгаль орчин аялал жуулчлалын яамнаас агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийн хүрээнд байгаль орчинд ээлтэй ногоон технологиг Монгол улсад нутагшуулах одоо хэрэгжүүлэх, нэвтрүүлэх гэдэг ажлуудыг бол зохион байгуулж байгаа. Энэ ажлын маань нэг ажил бол яхахгүй газрын гүний дулааныг ашиглаж одоо төвлөрсөн дулаан хангамжинд холбогдох боломжгүй барилга байгууламжийг халаах, халаалтын системийг шийдэх гэсэн ийм шинэ технологиг бол Монгол улсад нутагшуулж байна. Сэргээгт гэрчим хүч тэр дундаа газрын гүний дулааны энергийг ашиглахын явдал бол гарцаагүй Монгол орны хувьд эрэлт хэрэгцээ болж байна. За газрын гүний дулааны насос гэдэг маань бол ухтаа газар нийт хэрэглэх ёстой дулааныхаа 70 орчим хувийг зөвхөн газраас аваад үлдсэн 30% нь бол цахилгаан ажилуулах, төхөөрөмжийн ажилуулах маягаар ингэж ажилдаг төхөөрөмж. Цаашид бид нар бас яг Монгол улсад энэ чиглэлийн технологиг нэвтрүүлэхэд одоо анхны туршилтын төслийг бол эхлүүлээд ингээд ажиллаж байгаа. Тэгэхээр 122 дугаар сургууль дээр бол одоо анхны усын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа энэ ногоон технологиг, газрын гүний дулааны технологиг бол нэвтрүүлж байгаамаа. За энэ бол ийм анхны дэвшилтийн дагуулчаас хамгийн ихэд энэ дулаан алдагдлал багтаа ийм сургуулиудаар хийх нь зүйтэй юм байна. Дээрээс нь мөн төлөвлөсөн шугамлалчаас алслагдмал хэзээ ч төлөвлөсөн шугамд холбох боломжгүй ийм сургуулийг сонгох боломжтой байна гэсэн ийм шийдэл төр хамтарч хүрсэн байдаг.
Тэгээд судалгааны явцад бол дулааны алдагдал багтаа барьсан Японы засгийн газрын услугын тусламжаар барьсан сургуулиуд дээр ер нь хийвэл зүгээр юм байна гэсэн шийдэл нэгдүгээрт нь хүрсэн. Геотермал гэдэг үг нь гео буюу хөрс дэлхий ба термал буюу дулаан гэсэн утгатай грек үгнүүдээс бүтсэн нийлмэл үг юм. Үндсэндээ дэлхийн дулаан гэсэн утга илэрхийлэх бөгөөд дэлхийн дотоод дулаан буюу газрын гүний дулааныг ашиглах тухай ойлголт юм. Орчин цагт нарны эрчим хүчээр, цахилгаанаар, хийн дулаанаар гээд дэвшилт технологиуд нэвтэрсээр байгаа бөгөөд тэдгээрийн дундаас хөрсний их үүсвэртэй дулааны насоос бүхий халаалтын систем буюу газрын гүний дулааны систем бөгөөд түүний гол ажил нь хөрсний дулаан солилцуур юм. Дулаан хангамжийн салбарт газрын гүний дулааны насоосыг ашиглах туршлага дэлхийн олон оронд нэвтрээд аль хэдийнэ 10 гаруй жил өнгөрчээ. Жишээлбэл Монгол улстай төстэй хүйтэн сэрүүн уур амьсгалтай Швед, Исланд, Норвеги зэрэг орнуудад түгээмэл хэрэглэгддэг төвлөрсөн дулаан хангамжинд холбогдоогүй барилгуудыг халаах тэргүүн туршлага олон онцлогтой технологи бол газрын гүний дулааны систем юм. Одоо бидний хамгийн сайн мэдж байгаа том жишээ бол одоо ASEAN байна тийм ээ. ASEAN-ийн 54 байшин дээр газрын гүний дулааныг буюу босоо чиглэлтэй, хаалттай босоо чиглэлтэй хөрс ус төрлийн дулааны насоосыг ашигласан байдаг. Тэгэхээр энэний нэг давуу тал нь юу гэвэл нэгдүгээр бид нар бол тогтвортой температурын бүсд очино. Нэгснэрээ систем өөрөө бас тогтвортойгоор одоо ашиглуулын коэффициент өндөртэй ажиллах боломжтой. Хөрсний бүтэц ус дүй одоо зэргийг бол маш сайн судалж ижиж хийхгүй бол тухайн төсөл хөрөнгө оруулалт өндөртэй байдаг учраас тухайн төсөл одоо амжилтгүй болох өдр нөхцөлийг бол бүрдүүлдэг байгаа. Тэгэхээр нэгж цооногийн чадал гэдэг бол энэ дээр маш чухал байдаг учраас газрын гүний халаалтын систем сонгогч байгаа тухайн талбайд бол зайлшгүй геологийн өрөмдлөг хийж ийж тухайн цооногийнхоо хөрсний бүтэц ус дүйн зузаан, усны зарцуулт гэх мэтлэн нөхцөлийг судалж үзэж нэг цооногийн чадлыг гэдэг юм тодорхойлж тэгээд хэдэн цооног гарах вэ? Манай одоо энэ объектыг халаахаа шаардлагатай үед юм зайлшгүй тооцоолох шаардлагатай гэдэг. Цооног өрөмдөх ажлын талбай их зай эзлэх гэлээж гүйцэтгэл бүрэн дууссаны дараа тус талбайг зогсоол, тоглоомын талбай байгуулан тохижуулах зэргээр нөхөн сэргээж ашиглах боломжтой зөв шийдэл юм. Тэгэхээр юу гэж ингэвэл бид нар 1 кВт цахилгаан зарцуулаад 3 кВт дулаан үйлдвэрлэдэг байгаа байхгүй юу? А тэр явцыг бол үлдсэн тэр дулааныг бол энэ нам температурын их үүсвэр буюу хөрснөөс авч байгаа юм бид. Газрын дулааны насоос нь нам температурт буцламжтай ажлын биетэй байдаг. 5-аас 6 градустай ажлын биеийг насоос нь 8-аас 12 дахин өсгөж халаана. Доороос 8 градус дулаан ирвэл 80 градус болгож халаана гэсэн үг юм. Хөрсний дулааныг ашиглах хувилбар нь өрөмдлөгийн машин механизм, үндсэн болон туслах тоног төхөөрөмж гээд маш их хөрөнгө оруулалт шаарддаг. Анхны хөрөнгө оруулалт хэдий өндөр ч гэлээ урт хугацаанд ашиглалтын зардал маш бага бөгөөд эдийн засгийн хувьд өр өгөөжтэй төсөл юм. За байгаль орчин аюул жуулчлалын яамны агаарын бохирдлыг бууруулах төслийн хүрээнд манай сургууль дээр 2019 оны 4-р улирлаас эхэлж гүний халаалт тавигдаж сургуулийн маань одоо дулааны асуудал ингэж гүний халаалтаар шийдэгдсэн байгаа. Байгаль экологид ээлтэй. За нүүрс түлхгүйгээс одоо агаарын бохирдол буурсан. Агаарын бохирдол буурснаас одоо хүүхдийн эрүүл мэндэд ач холбогдолтой. Нөгөө талаас одоо эдийн засгийн маш хэмнэлттэй харагдаж байгаа. Жишээ нь манай сургууль одоо 10 сард гэхэд 13 сая төгрөгийн нийтгүүр шалгаалтын зардалтай байсан бол 12 сард зөвхөн цахилгааны зардал 6 сая гарч байгаа. Тухайн ямарваа шинэ технологи орж ирэхэд мэдээжээр техникийн санхүүгийн асуудлуудыг шийдэх хэрэгтэй. Гэхдээ энэ дээр нэмээд бид нэр ашиглалт үйлчилгээний зардал ашиглахад амар хялбар байдал ямар байна? Байгаль орчинд хэр нөлөө үзүүлж байна? Тэр энэ технологиг хариуцаад газар дээр нь ажиллах гэж байгаа галч анхан шатны мэрэгжилтэнгүүдэд хэр амар хялбар байна гэдэг хүчин зүйлсийг маш тийм чухал ач холбогдол гэж үзэх хэрэгтэй. 122 дугаар сургууль маань халаалтынхаа зардалд зөвхөн сард 13 сая төгрөгийг бол төлдөг байсан. Нүүрс ашигласныхаа төлөө. Энэ насоосыг суйрлуулснаас хойш сард 6-аас 9 сая төгрөгийн цахилгааны төлбөр болгон халаалтанд төлж байгаа.
9 сая төгрөгөө зөвхөн оргил ачаал үедээ төлж байна. As part of that work, we conducted a business skills analysis for shifting the heating system of school number 122 in Songino Khaikhan district of Ulaanbaatar city to, let's say, a more or less polluting alternative. As a result, the Ministry of Environment and Tourism has decided to finance that pilot, and construction is ongoing. We're very much looking forward to have this pilot project completed, because it will set a precedent in Mongolia and provide some accurate information so as to what the results and what the impacts of such a technology can be. Also with regards to the financing of that technology, how much it costs, how much does it cost to operate, with a perspective for us to potentially help try to scale up the use of such technologies in other public buildings and beyond. Агарын бохирдол гэж вэ? Ханаад хүрэгдэг. Ханаад нь тэр мас угаах болохгүй шүү. Илүү их тарах нь ням бактери байгаа. Өөр нүүрс ирнэ яагаад нүүрс хүний бие ямар хор шигтэй бай. Тулга хүүгийн нэгэн хүсэл ийхүү биелэж сургууль нь халаалтын асуудлаа бүрэн шийдвэрлэжээ. Тав тух, эрүүл дулаан орчин, баталгаатай дулааны их усвэр, их дэлхий, экологид ээлтэй шийдэл зэрэг нь тулга хүүгийн анхаарлыг татаж сэтгэлийг нь сэргээж байна. Их газрын хэвлэгээс дулаан тээж буй том бүтээн байгуулалт, технологийн шилдэг шийдэл, эдийн засгийн өргөөж, экологийн ээлтэй байдал, удаан жилийн баталгаа зэрэг нь улс даяар байгаа дид бүтцгүй цэцэрлэг сургууль бүрт хүрээсэ. Тэнд сурч байгаа хүүхэд бүрийн хүсэл биелээсэ хэмээн бодох тулга хүү эм сэтгэлэн байна.